Дархуул аймгийн эмэгтэйчүүдийн холбооны урилгаар Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаан тусаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Fiona Blythe Дархуул аймагт айлчилж байна. Айлчлалын хүрээнд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Янжмаа, аймгийн эмэгтэйчүүдийн холбооны дарга Ганжимыг болон бусад албаны төлөөлөлтөд уулзсан харилцан санал солилцлоо. Дархуул аймаг нь 2024 оны иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжид сонгуулиар түүхэндх анхны эмэгтэй иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргатай болоод буй. Хүндэт элчин сайд уг үйл явдлыг сайшааж, улс төрдөх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд дэмжин ажиллагаа илэрхийллээ. Дархан хотод бол энэ удаа анхны айлчлал ирж байна. Өмнө нь Дархан хотоор зүгээр дайраад өнгөртөөс энэ удаа бол яг аль биесны айлчлал ирж байна. За тэгээд Дархан хот маань хотын хувьд болохоор маш өссөн, дэвжиж байгаа, тэлж байгаа хот учраас бид цаашид ямар хамтын ажиллагаа хийж болох вэ талаар судлах. Тэгээд тэр дундаа эмэгтэйчүүдийн манлайлалын чиглэлд Дархан хот маань үлгэр жишээ аймаг болж байгаа. Ийм учраас улс төрд эмэгтэйчүүдийн гаргаж байгаа амжилт тэдгээрийг хэрхэн дэмжиж ажиллах талаар бас ярилцах хүсэл сонирхолтой ирсэн. Ялангуяа иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Анжмаатай уулзаад энэ талаар санал солилцоод эмэгтэйчүүдийн манлайлал, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх тал дээр цаашдын хамтын ажиллагаанд ажиллах болно. Маш үр өгөөжтэй уулзалтуудыг хийсэн гэж бодож байна. За тэгээд элчин сайдын хувьд болохоор би бол өөр олон эмэгтэй элчин сайд нартай Монголоос суугаа элчин сайд нартай хамт бүр зэрэгцэн ажиллаж байна. Тэгээд үүнээс харахад болохоор эмэгтэйчүүдийг дэмжих нь бол маш чухал нэгдүгээр тавьдаг асуудал байна. За тэгээд энэ дээрээс эдрэг хамтраад ярилцаад үзэхэд болохоор эмэгтэйчүүдийн аль ч салбарт эмэгтэйчүүдийн оролцоо юм бол улс төрийн манлайлалыг нэмэгдүүлэхэд бие биенээ дэмжиж ажиллах. За тэгээд ялангуяа одоо салбар бүрт эмэгтэйчүүдийн манлайлалыг бий болгох одоо эрүүл мэнд, хууль эрх зүйн орчин, татвар зэрэг маш олон салбарууд байгаа шүү дээ. Энэ дээр энэ салбар бүрт эмэгтэйчүүдийн дуу хоолой нэмэгдүүлэх, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлснээр бид эренгээр эргэжлэгч байдал болон цааш нэмэгдүүлж чадах байхаа гэж бодож байна. Дэлхий тэр чигээрээ эмэгтэйчүүдийн манлайллыг, эмэгтэйчүүдийн түүчээлийг харж байгаа юм байна. Энэ давлгаа өрнөж байгаа юм байна гэж нэг талаас харж байна. Их Британи улсын элчин сайдад ер нь бол бүх салбарын эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжих ажлын саналыг дэвшүүлж байгаа. Тэр дундаа ялангуяа боловсролын тэтгэлэгт хөтөлбөрүүд бас нэлээдгүй байдаг. Тэгэхээр одоо нээлттэй үзэсгэлэн ийм зохион байгуулалтаар манай Дархуул аймагт зохион байгуулаач гэдэг ийм хүсэлтийг аль биесээр тавья гэж ингэж бодож байгаа. Тэгээд энд бол дархны маань залуучууд одоо олонороо хамрагдаасаа гэж хүсэж байна. Өөр бусад салбаруудад ч гэсэн сая элчин сайд уулзалтын явцад хэллээ л дээ. Одоо бүхэл салбаруудад хэрхэн яаж хамтарч ажиллаж болох вэ гэдгийг өөрийн биеэр өөрийн нүдээр үзэхээр ирлээ гэж ингэж хэлсэн. За тэгэхээр бол нөгөө аль бие усны урилга хэлгээсэн хөтөлбөр гаргасан байгууллага маань бол бүх боломжит нөхцөл байдлуудыг санал болгоод үзүүлээд таниулж бүрэн боломжтой. За тийм учраас бол аймаг орон нутгийн түвшинд энэ ажлуудыг дэмжиж хамтраад ажиллахад нээлттэй гэдэг байр суурь илэрхийллээ. Тэгээд их олон ажлын эхлэл өнөөдөр тавигдсан байхаа гэж ингэж бодож байна. Дараагийн аль бие усны одоо ширээний хоёр тал сууж агаад уулзах, гэрээ контракт байгуулах, хамтарч ажиллах их олон зүйлийн дэс эхлэх байх. Дархуул аймгийн эмэгтэйчүүдийн холбооны эмэгтэй элчин сайдтай консулын газруудтай хамтран урилгаар айлчлал хийх санаачлалыг хэрэгжүүлж байна. Энэхүү айлчлалаар Дархуул аймгийнхаа бүхий салбарын төлөөлөл болсон эмэгтэйчүүдийг өргөцсөн элчин сайдуудтай уулзуулах юм. Энэ удаагийн айлчлалаар Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаан тулсын элчин сайдын яамны боловсролыг дэмжих хөтөлбөр, амжиргаа дэмжих хөтөлбөрүүдийг аймагтаа хэрэгжүүлэн хамтран ажиллах саналыг тавихаар зорж байна. Ер нь бол эмэгтэйчүүдийн холбоо Монгол улсад одоо үйл ажиллагаагаа явуулж байгаа эмэгтэй элчин сайдтай одоо консулын газруудын одоо ээлж дараагаар ингээ урьж байгаа. Тэгээ эхний ээлжинд өнөөдөр англи элчин сайд бидний урилгыг хүлээн аваад ингээд 2 өдрийн айлчлал хийж байна. Энэ айлчлалын үеэр одоо бид нар бүхэл салбарын тархны одоо эмэгтэйчүүдийг элчин сайдтайгаа уулзуулахаас гадна бид өнгөрсөн одоо 5 жил юу хийсэн, за мөн дараагийн 5 жил юу төлөвлөж байгаагаа бас нээлттэй хамтдаа ярилцах зорилготой. Англи улсын элчин сайдын яам Монгол улсад хэрэгжүүлж байгаа амжиргаа дэмжих хөтөлбөрүүд, боловсролын тэтгэлэгт хөтөлбөрүүд, мөн эрчим хүчний хэмнэлттэй дулааны алдагдaltaгүй одоо энэ байшингийн одоо тэр төсөл дээр бас хамтран ажиллах ийм саналуудыг тавиад ингээ явж байгаа. Тэгээд өнөөдрийн одоо 2 өдрийн үйл ажиллагаа маань бас үр дүнтэй сайхан болно гэдэгт итгэлтэй байна. Цаашид талууд эмэгтэйчүүдийн манлайлалыг нэмэгдүүлэхийн төлөө бүхий салбаруудад хамтран ажиллах боломжийг эрэлхийлэн гэснээр уулзалт өндөрлөлөө.